Өнтэй өвөл өрн хавар хор бороо уужим хөндий адууны янцгах чимээгээр л анирдаж сурсан хөдөөгийн амьдрал. Энэ бол Монгол хүний нунжиг шингэсэн оршихуй. Энэ бол удам дамжсан ухаан уян дундах төвчээрийн өлгий гашаар сум. Энд хэмэртэй хүлэг шиг эржтэй салхи хүлээж эрмэг адууны явдалд талын өвс намилзан. Эрбор харцхан эрдүүхэн аялсан адуучин эрд цагийн түүхийг морин дэлнээс хүүрнэн. Хараа цуцаж сэтгэл хүрэх удам талд удам дамжсан сэтгэл үнэнч хөдлөмөр шингэсэн эвэл амьдрал урсаар. Хөдөөгийн амьдрын энэ удаагийн дугаарыг Хэмрэнд өдөө гашар нутгаас хүргэж байна. Сайн мэцхан үзэгчдээ бид хөдөөгийн амьдрал нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг хурдны үлгий гашар сумаасаа бэлтгэж байна. За бид яг одоо гашар сумын Жаргалант баг аймгийн авраг малчин одоо сумын алдар туяач Балжин нэмийн Түмэн Баярхынхаа хотонд ирээд өргөө гэрт нь ирээд байна. Ингээд та минь сайхан хаварж иж байна уу? Сайхан хаварж байна. Сайхан. За энэ жил өвөлжөлт бас хэрхэн өнгөрөө. За малхуй хонд мэд тавтай сайхан орвоо. За энэ жилийн хувьд өвөл сайхан боллоо. Мал амтны зоо танисан сайхан өвөл болж байна. Өвөл хаврын хувьд бол энэ жилээр хамаагүй сайхан болж байна. Жохон хуур ашилттай л юм тэгээд аль болгоныг зохицуулахад яваад ингээд. Түмэн Баяр ах маань манай одоо өөрийнхөө сайхан энэ нутгийн олонд за тэгээд энэ таныг үзэн суугаа хүмүүст өөрийгөө сайхан танилцуулаач. Одоо айлын хитдэх хүүхэдтэй аав ээжигээ сайхан танилцуулаач. За би Цэндившин Балжин юм гэдэг хүний 8 дахь уу. Ихээс аруулаа. Тэгээд би 8 дахь нь дороо 2 эрэгтэй дүүтэй. Дээр 3 ах 4 эгчтэй. Тэр 8 дахь хүн болж мэдлсэн юм. Унган одоо гал шарын хүмүүс. Унган гал шарын хүмүүс. Манай авийн одоо ихээс төрсэн газар нэг гэдэг юм уу. Эрдээ манай хаваржны хавийнхан. Оо тийм үү. Бидий. Тэнд амцэрэн багтаа ирж хөрвөөж исэн. Хөрвөөдөг гэсэн жилдээ нэг номсон газар хөрвөнө гэж ярьдаг. Тэгж хөрвөөдөг гэсэн. Өнөр өтгөн айлын 8 дахь хүү. Тий. За тэгээд таны аавыг бол одоо хүмүүс Хинтээ аймгийн нутгийн хүмүүс бол бас ялангуяа сайн мэднэ. Сайхан морь уйдаг, өөрийн удмын адуутай, за бас алдар цуу та бас сайхан адуутай байсан. Та тэр удмынх нь одоо адууг өөрөө өвлөж авч үлдсэн. Энэ тухайгаа бас сайхан ярил. 5 настайгаас эхэлж морь унаад л тэгээд авахаа унаад чарна. Эхлээд л аймгийн 60 жилээр л босоо улирын онд төрүүлж ирсэн. Тэрний өмнө 82 онд анхан нэг 2 сумнда 2 ариг аваад анх унаад. Тэгээ 83 онд аймгийн 60 жилээр босоог онд төрүүлж. Тэгэж хурдныхаа морь унах гараагаа эхэлж ирсэн. Босоо улаан гэж морь ирсэн. Манай 50 жилээр идэр хээр гэж хээр азрах ам үзэдүүлээд шүдлэнд нь тэгээд аймгийн 60 жилд азраг нь буруу замаар ороод буруу эндэр дээр татагдаад тэгээд хасагдаж 6-аад ичүүлээд морь нь их морь босоо улаан төрүүлж ирсэн. Тэрийг хоёулангийн унж ирсэн даа. Тэгж л урд морь унах гараагаа эхэлж ирсэн. Тэгээд энэ хойш олон ариг төр басуу. Бараг л мордсон болгоно л ариг төр аваад идэг гэсэн. Тэрнээс хойш л ер нь адуутай холбогдож эхэлсэн дээр ихэд аймгийн алдар туяач дархан манлаа их хүлэгч олон охтор хэмээн алдарсан тийм Балжин гэж охтор Балжин гэж алдарсан л да. Тийм хүн байсан юм. За босоо улааны өмнө тал нь бол хар азраг байсан. Хурдан хар азраг байсан. Тэрний үр төлгээ тэгээд төлийнх нь төл нь босоо улаан
тэр ангийн 60 жилд хариг шүтлүүрээ 50 жилээр шүтлүүрээ харигддаг тэр халтар азрах чинь идрээ хээр гэдэг азрах байсан. Тэр болохоор яг тэр хурдан харыг үр. Тэгээ тэр хар азрагнаас л хурдны юу хэлсэн дээ. Аавын талтал. Тэгээ босоо улаан тэрний дараа бас хурд тасраагүй. Ер нь энэ хүн хавьда 10 жил ихмэр дараалан хайрыг тасраагүй хүн гэж оноо авал да. Тийм хүн биш. Анхан л ер нь өөрийнх нь 60 оноос хойш л цуваанта 200 гаруй хайрыг төрөвтэй. Тийм цуван гэдгийг өөрийнх нь бичиж орхисон одоо жил болгоно л нөгөө нэг наадмаар харигдсан юуныхаа цувааг өөрөө бичиж өгдөг гэсэн. Тэгээ 270 хэдэн хайрыг төрөв авсан гэдэг юм лээ. Улсад л явж үзээгүй энэ Сум аймаг нутаг ус энэ ойролцоо захын сумдууд, залгаа сумдууд ингээд эсвэл замгил хурдлуулж явах үедээ л замгил оролдож байсан л та. Сайн одоо бий болгосон л да. Өөрөө л тийм одоо бий болгосон. Ямар агуул дээрээсээ тэрийг өвлж ирээгүй. Өөрийнхөө малч ах хөдөлмөр тэр одоо авиас чадвараараа л өөрөө тэр одоо бий болгосон юм баггүй. Донд үеэс нь л унсан шүү дээ. Дээхний үедээ бол манай ах нар эгчнэр унж жоод ах эгчнэр унж жоод би чинь донд үеэс л унсан шүү дээ. 82 онд эхэлж унсан. Тэгтээ чинь 82 онд эхэлж унаад 81 онд нь яг хуу сумын нааданд ойролцоо тэгж ариг төр авч жоод арай 5 нааданд унсан 83 онд л унжсэн байхгүй. Нөгөө 60 жилээр. 60 жилээр унжсэн. Тэрний яг хуу ерөнхийдөө л миний аав намайг малч ухаан суулгасан. Өөрөө яг гар дээрээ сургуулиас 8 төгсөх болоод нэг шалгалт шүүлэг болоод нэг ховоор мовоор авах болоод байжсэн. Тэгсэн чинь би чинь зоо техникч одоо нэг дорнотын техникумд явна гэсэн өөрөө л тийм бодолтой байсан шүү. Тэгж итэл манай ангийн багш лавдэрж гээд тэр л түн баяра чамайг илгээлтээр гаргана гэсэн хүсэлт өгсөн шүү аавна гэсэн. Чи илгээлтээр гарах юм байна гэлээс. 90 онд 8 төгсөд тэгээ хөдөө мал дээр гараад илгээлтээр гарч ирсэн. Тэрнээс хойш л энэ голцоо бод голцуул маллаар яддаг гэсэн. Тэгээд л би өөрөө илгээлтээр гарсан. Тухайн үед би чинь бас хөдөө их сонирхолтой. Тэгсэн мөртлөө сургуультай бас сонирхолтой нэг онц авчихгүй, дунд авчихгүй тэгсгээр сайн дүнтэй гэлээдэг гэсэн. Тэгэхээр ч бас мэрэгжилтэй байж байгаа тийм. Одоо яг тухайн үед мэрэгжил гэж үл айтер бодож байгаагүй л дээ. Яг хөө тэр чи хүүхдийн цагийн чинь тэгээд яалтчгүй л тэгээд илгээлтээр гарсан. Тухайн үед илгээлтээр гарах чинь манай үед бол эрэгтэйчүүд нь одоо охин дагагна. Эмэгтэйчүүд нь охин бэр өгнө. Тэгж хүндэтгэлтэй илгээлтээр гаргадаг гэсэн шүү. Нөгөө нэг сувын захиргаанаас очиж нөгөө нэг цохолтоо авна. Цохолт гэдэг нь та илгээлтээ хийсэн боллоо. Тэрээс хоёроос очиж адуугаа аваарай гэдэг тийм өгдөг гэсэн юм. Тэгэж гарч ирсэн юм. Сайн адуучин болоорой, сайн сайлчин болоорой гэж яах нь шүү дээ тийм ээ. Одоо тэгж л байгаа л та. Та тэгээд
гайгүй зоо техникч болчихъя гэдэг өгөнж гайгүй сурталтай хүн хүүхдээсэн байж тээ. Тэнгүүд аав нь илгээлтийн эзэн болгоно гэдээ өгсөн. Тэгээд аавтайгаа юу ярилцав? Аав нь ер нь зүгээр тэгээд л өгсөн болохоос биш яг мал дээр гар гээгүй юу? Да, ер нь бол яг уу би бол авийнхаа нөгөө нэг заасан замаар явна гэдэг чи одоо нэг энийг л хөдөө гаргаж үлдээн гэж бодсон юм уу яасан. Одоо хүний сэтгэл нэг юм байсан байгаа л да. Тэрийг бол тухайн үед манайс мэдэх юм биш. Одоо яг одоо болсон нөгөө нэг жоохон нас яваад ирэхээр л аливаа юмны учрыг ойлгох тунгаагаад байгаа байхгүй. Тэрнээс л өмнө тэрийг юуд мэддгүй л ш. Цаг зууд бол төгөж айлгэр болоо байж итэл 99 онд айлгэр болсон. Тэгээ байж итэл 2000 оны 100 тарангуутаал нөгөө нэг ялгаж өгсөн хэдэн мал маань ихэнхийн зуданд явуулсан. Ер нь тэгээд яах вэ хүүхдийг бас болж л байсан л да. Тэгэхэд яг тэр талаад тэр үед л нөгөө нэг залууч байсан. Хэрэггүй л хөдөө гарч бараг л сургуульд явсан бол юу гэж иймэрхүү байхгүй. Тиймэрхүү юм бас бодогдож байсан үе байдаг юм аа. Тэгээд одоо бол яг хүн ер нь нэгэнтэл анханасаа зорьсон амьдрал болохоор юм болгоно цэгчидвэл амжилтанд хүрэхгүй л дээ. Нэгэнт тэгээ тухайн үед бас би бодсон л доо. Би нэгэнт хөдөө гарсан хүн төв рүү ороод гахаа дахиад гинваллах уу хөдөөнөө ингээд янз бүр болоод амьдрах уу гэдэг дээр бас нэг ханичлтыг ярьж байгаа сонголт хийж исэн үе байдаг. Тэгэхэд яг тэр сонголтын дээр чинь бас үнэн зөв шийдвэр нөө нэг одоо байгаа амьдралдаа эргээд хамсахааргүй шийдвэр гаргасан юм байна гэж бодож байгаа байхгүй. Одоо эргээ бодоход. Гэтэ яалтчгүй малчин юм чи одоо тэр олон сайхан мал хийжсэн малаа алдгаар. Тэр бас 2000 оны 7 жил байж таарсан тийм. Тэр зууд нарахгүй. Төгөж айлгэр болсон шинхэн ч үйсэн. Тэгээд тэр нэг мал тэжигээд авч үлдэх авьяас чадварч яг уу залуу хүн тэгээд юм байхгүй л байх шиг байгаа юм л та. Хүүхэд бага байгаа байдаг тийм. Гэр бүлийнхээ хүнтэй хизээ танилцаад бас та хоёр маань одоо хичнээн өр хүүхдүүдтэй болж одоо амьдарч байна. Тэр 99 онд айлгэр болсон. 99 онд айлгэр болоод одоо 4 хүүхэдтэй. 3 охин 1 хүүтэй. Тэгээд сайхан амьдарч байна да. Тэгээ сайхан агт толгомцсон асуудал ер нь гайгүй хоёлаа өдөөний мал дээр байгаа сурцсан болохоор чи сурсан ажиллаа хийгээд ингээ сайхан явж. Тэгээ хүүхдүүд маань бага. Одоо манайх чинь 4 хүүхэдтэй. Тэгээ хүүхд хархан одоо хөдөө бол нэг хүүхдийн багт бол жоохон юу гэсэн цагийн ажилтгүй болохоор ч тэр нэг гайгүй. Тэгээд одоо сургууль соёлыг бол манай аав ээж суман дээр өгдөөсөн. Тэгээд тэр том сургуулийн ажлуудыг бол одоо аав ээж маань л хариуцж өгдөг болтол. Тустай болоо явдаг гэсэн. Яг том охин 2 том маань сургууль төгссөн. Одоо хоёлаа том охин хотод нэгтлэнгаар төгсөөд тэндээ ажиллаад байгаа. Одоо 2 охин 2 баг маань нэг нь 11 дугаар анги, нэг нь 2 дугаар анги. Аймагт. Тэр хэдийгээ тогтчулж өгнө гэдэг ээж нь явцсан тэгээд. Одоо энэ хийж байгаа. Би тэр аав ээжийнхээ буян дээр нь хүүхд гэж төв одоо нэг нь төв рүү орж нэг нь хөдөө байж ер нь үзег. Одоо энэ багыгаа яах вэ 1 2 дугаар ангийн жоохон дагчигээд би нэг ирж очиод байгаа даа. Манай аав ээж ирж одоо тэгэл хаана энэ түнгүү бол энд ирэн тэн түнгүү бол тэнд очино хамгийн том ажлыг мань амжуулж идэг. Сая хүртэл би орхичаал ирсэн. Тэнс бол битэр хүүхд даагж мах юуг л мэдхгүй. Хүү маань урд Өвөр Монголын Шилийн гол хотод энэ 2.5 жилээр юу сурсан. Марин спортын сургуульд. Тэгээ тэндээ суучаад ирээд хөдөө очиход бас 2.5 жилээр суучаад тэгээ нэг дипломтой болоод нэг жил эзэмшсэн. Тэгээ хөдөө ирж 2 жил болоод нодны одоо өнгөрсөн хавар зунаар урдаас Өвөр Монголоос нь дипломтой дүнлэгтэй тийм багш хэрэгтэй байна гэдэг. Тэгээд урдаа багшлах явсан.
жилийн гэрээтэй явсан. Энэ үл ирж амарч жоод саяхан сар өнгөрөөхөд утсан. Манай хүү бол манайх ганц хүүтэй. Манай хүү бол морин дуртай. Одоо энэ шинэлийн юугаар бол ууж эхлэх гээд одоо тэгээ бас зуд зурхан болоод янгот бас нэг залуу нэг ажил төрөл хийж бай. Аав ээж нь бас нэг гайгүй байна. Аав ээж гайгүй тэр ажил төрөл хийж байгаад тэгээ явуулсан ажил төрлийгээ явж байгаа. Тэгээ цаашдаа бол ер нь сонирхолтой тэр морин уух нь бол ойлгомжтой. Одоо зуд зурхны тал дээр бол цагийн байдал бол сайхан болохоор манай энд чинь тулгымцсан асуудал ер нь гайгүй өөрснөө тэгээд юмаа мэддэг малаа мэддэг ингээ маллаа өсгөөд аав ээжээс үлдсэн өвлүүлж өгсөн малын өсгөөд ингээ одоо бол сайхан амьдрал явж байна. Сургуулийн хичээлийн нээлтээр 9 сарын 1-нд. Тэр үед чинь нэрээ хүүхдийн хичээл ном орохоор бас тий энэ дааг уралдаг л да. Манай сум жишг болоод ер нь жил болгон тэгээ уралцдаг. Тэн дээр нэг хүрэн дааг маань төрүүлээд. Тэгээд тий 9 сарын 1-нд дааг төрүүлээд суманд уйсан 8-д орцсон. Жижигхэн тийм хүрэн дааг байсан. Тэгээс үлдээ төмөнгийн хүрэн нэртэй тийм азраг болсон л да. За одоо өөрийнхөө шүтлэн төрүүлээд сумандаа шүтлэн 95 он данхан шүтлэн энэ сумын наадан данхан өөрийнхөө нэр дээр морь айрагдуулж байгаа тэр хүрээ азрага шүтлэн төрүүлж. Одоо би дааж байгаа ч юм уу аваар зөвлүүлээд өөрөө ав 90 очин дэрэг зөвлөд энэ өөрөө тэгээд нэр дээр уйж гол тэгэл олон морин дотроос өөрийн нэг юм гэж байлг яг тэрийг нь уйж олон морин дундаасаа төсөлж байгаа л. Уяад. Тэгээ тэрийг төрүүлгээд яа хүний урам тэгээд ер нь уг одонд юутэйсэн тэгээд амархан урам орно л доо тэгээд шүтлэн хязаалан төрүүлсэн бас. Шүтлэн төрүүлээд хязаалан. Тийм тэгээд тэрнээс хойш ер нь бас мөлөө холмор нэгдлийн нэр дээр одоо компани нэр дээр биш юм аа. Биш тэгээд гарч ирээд хэсэг нөө илгээлтээр гарч ирээд үхүртэй байж жоод сүүлдээ компани шилмэс өөргээд тэр шилмэс өөр. Тийм адуутай байсан. 2000 он хүртэл байсан л та тэр адуу. Тэгээд л ер нь тэр холморыг бас суманд нэг амуу зүдүүлээд яг өөрийнхөө нэр дээр л уралдаж байгаа маань тэр шүү дээ. Тэгээд тэгжил урам орж ирсэн. Ер нь тэгээд аавч төв рүү орсон тэрнээс хойш ер нь өөрийнхөө нэр дээр бас алддаг оног оруулаад байсан, айрагдуулаад байсан. Тэгж жоод 10 хэдэн оноос хойш л энэ нэг Шинэ Монгол адуу гэж гарч ирснээс хойш л ер нь бас нэг салгардж байгаа юм уу? Өөрийнхөө хэмжээнд гайгүй уяалах шиг гэдгийг сунгаан давхил дээр гайгүй л байгаад байна. Тэгээ наадан дээр нэг жоохон арагшилчаад газар давхаар жоохон төгчээд тэгээд л байгаад байсан. Тэгээ энэ нэг Шинэ Монгол адуу гэдэг дээр л нэг л эвэлж өгөхгүй л байгаад байгаа. Адуу гэсэн үү? Тий. Та ч одоо үед амтсан уяач юм чинь аавын тань адуунуудыг мэддэг хүмүүс байгаа. Ер нь мерсэр хүмүүс ер нь адуунаас нь адуу сургуулж ирж яах юм уу ер нь? Тэр болгон тэр үнэрхэд хүнд ер нь манай авч өөрөө бас тийм үнэтэй өгснөөс бэлгэнд өгцсөн дээр эргээд та бүхэн тэрэг болно гэд ер нь тэгдэл байсан л да. Уяачин гар адууны нуруунд хүрэхэд уулас хүртэл амьсгаа төгждөг гэдэг. Тэр гарын мэдрэмжинд зөвхөн туршлага бус удам дэмжсэн ухаан үнэнч хөдөлмөр цаг хугацааг шингээсэн дэвчээр бий. Хинтээ аймгийн Ганшар суманд энэ ухааныг үе дамжуулан өгсөн Балжин ямын Түн баяр уяач аж төрж байна. Дүүний аав бол олон түмэндээ Октор Балжин ям хэмээн алдарсан аймаг Даншиг наадмын 200 далгаруу айраг төрөө авсан адуу үеийн ухааныг амьдрал болгон харуулсан эрхэм хүмүүс байжээ. Түн баяр гайд адуу зүгээр л нэг амьтан биш. Оршихын нэв хэсэг омгшлынх нь үндэс юм. Тэрээр зөвхөн уяач бус нутаг орныхон хөгжилд зүрх сэтгэлээ үргэлж зориулсаар ирсэн нэг.
2013 оноос эхлэн Жаргаланд багийнхан иргэдийн нийтийн хурлын дараагаар 10 гаруй жил ажиллаж 2016-аас 2020 онд сумын иргэдийн хурлын төлөөлөгч, мөн 2024 онд хурлын төлөөлөгчрөө дахин сонгогдсон одоо багийнхан хурлын даргын албыг үргэлжлүүлэн ажиллаж байна. Малчин хүний хөдөлмөрөөр тэжээгдэж, уяачин итгэлээр хүмүүжсэн энэ эрхэм хүн одоо нутгийнхаа хөгжлийн төлөө үгтэй нь бодол, үйлдэлтэй нь итгэл авч алхаж байна. За би энэ төр захиргаанаас яг энэ хоршоог дэмжих жил болгоод тэгээд явсантай уйлдуулаад эхний удаад бол энэ бараг дэми юм байна. Эн чинь өрөнд ор дуусах юм байна гэсэн бодол төрж исэн л та. Тэгээд яваад судлаад яг хүн амтан хараа судлаад исэн чинь нэг л зөв ашиглаж чадвал болохоор юм байна гэж бодоод тэгээд Баянбор уулын хоршоо гэдэг нэг хоршоо байгуул. Тий. Энэ манай багийн тактик хайрхан л да. Тэрнийхээ нэрээр тийм хоршоо байгуулад. Хоршоо байгуулахдаа одоо сүү, айраг сүү бэлтгээд ивэл болох юм байна гэд. 10 тугалтай үнэ 10 унахтай үг аавна гэд. Тийм төсөл өчөөд хоршоонд оролцсон юм. Хоршоо байгуулсан. Тэгээ тэр маань нодон зундаа бол яг нэг би 6 сарын 20-д гэж өгсөн л доо. Тэгээд арайч хугацаа нь бас болоогүй. 10 сард нэг хоршооны маань зээл бүтээд. Тэгээ энэ жилийн хувьд бол тийм юу хийж чадаагүй. Одоо яг чиглэлээр ажиллаж чадаагүй. Яг автсан эн чинь болно гэж бодоод үхрээ адуугаа бол автсан. Тэгээд унахтай гүүгийн яг унахтай нь авч чадаагүй. Тэгвэл суваа одоо унаглахгүй аваад 10 тугалтай үнэ аваад тэгээд энэ зунаас л айраг сүгээ бэлдэнэ гэсэн тийм тооцоонд орчод байгаа. Ажиллагаа нь тэгж жижиг хоршоо ажиллаж эхэлнэ л дээ. Тэгээд бас богоо ажиллахгүй. Богоос тухайн хэмжээнд давгүй өсгсөн. Ер нь малын зах зээл гарсан тэрүүгээрээч тэмээнээс устын ер нь тэгээд давгүй үйлдвэр ухсагийн сайжруулад тэгээд л өсгөөд үржүүлж яваа л та. Ер нь одоо бол яг би л олон жил малсан. Одоо 90 оноос хойш малдаа гарсан гэтэл чинь 35 жил болчиход байна л да. Энэ хугацаанд юу эсийг үзэх хчээр янз бүрийн юм бодогдж л идэв. Энэ малыг тоотлогоноос илүү үйлдвэр ухсаа чанарын сайжруулчихвал нэг 2 малаас гарах ашгийг нэг малаас авчихвэл тэр талаадаа ер нь түлхүү бодлого хэрэгжүүлсэн юм болов гэсэн бодол төрөө тэр чиглэлээр өсгөж үржүүлэл яваад байгаа. Ер нь бол бас нэг алдаа дутагдал байгаа нь л та. Одоо аймаг сумын авраг малчдыг шалгаруулахад эн чинь юу яадаг вэ? Одоо толгойн тоо толгойг 3 жилийн хугацаанд тэрнээс бууруулахгүй өсгсөн байх ёстой гэдэл. Яг тэр улбаанаас миний бодол бол ингэж бодод байгаа юм шүү. Нэг жоохон буруу одоо зохицуулт гэдэг юм уу? Зохицуулт биш л дээ. Буруу шалгуур. Нэг шалгуур үзүүлэлттэй. Харин тий тэр шалгуур үзүүлэлттэй жоохон чанарын талд нь түлхүү шалгуур өгчүүл одоо малчтвал тэр тоолонгоор л чанарынхаа төлөө зүтгэн л дээ. Нэг хэсэг чинь одоо тооны төлөө нэг явцгаас юм а тэр чинь зайлшгүй л тийм болсон л доо. Цаг үе байгаль дэлхий цаахан байлаа. Яг тэрнтэй уйлдуулаад мал ахуй цаг өссөн дөө ер нь бас малчтвал давгүй анжиргаатай бас нэг эн чинь хамгийн гол бэлчээрийн мал малж байгаа манайс чинь хамгийн гол байгаль дэлхий цаанаас нь ерөнхийдөө л зохицуулна шүү дээ. Яг энэ говийн бүс яг тал хэрийн бүс төтрүүл яг хангаахан бол
ангаа хойтлоотой болохоор хадлан тижилээ авчин тэнгэр муудчлал өвсөө хаяад өгч чинь манайхан чинь тийм байхгүй болохоор ч нөгөө хадлан тижилээсээ хол нэг хаяа нэг тэжээлийн тиймэрхүү юмдаа зориулсан өвс авна. Тийм тэрнээс л болж нодны өвлийн зууд өтрөл бас нэг тэрнээс бас их нөлөөсөн л тоо. Тэгэхээр цаашдаа бол ерөнхийдөө чанарын тал дээр л анхааруул бас зүйтэй юм байна гэж бодсон. Ер нь бол уул нь юуг хашаажуулаад авах малыг хашааны мал үржүүлснээс фермер зүйл. тий тэрнээс уул нь бэлчээрийн мал аж ахуй чинь бол маллага багтай цаг наргүй ноцолтод байхгүй. Бэлчээрээр нь хариулчин тэгээд тухайн хэмжээний ашиг хуваа өгчин тэр үл яг нүүдлийн аж ахуйд одоо нүүдэлчин Монголын өв соёл тэрэнд үл ер нь тохирсон мал л да. Тэгэхээр яг нэг хашаажуулаад ирэхээр чинь бас нэг заайлшгүй надаас илүү ахаад 1-2 хүн байж ижил тэр малыг чинь одоо ажиллагаа малгаа хийвдэж тийм л болоод байгаа юм л да. Тэгэхээр би бол яг тэрэндээ ч тэр эвлэрдэг юм а. Яг л бэлчээрийн зориултанд аль мал нь тохиромжтой байна. Тэр тухай л ер нь өсгөж үржүүлээд гэж бодоод байгаа л да. Ер нь заавал тийм нэг урд төршийг дуурайгаад тийм нэг хашаажуулт маягаар өсгөх үл албагүй л дээ. Яг хоо тодорхой нэг нутгийн онцлог ба шүү дээ. Одоо жишээ нь манай энэ хавьд ихтэл манай үлж аварж энэ хүн хавьдаа бол ерний сумынхаа энэ хүн ойролцоо дээрс хуус ихтэй хад жалга нөмөр нүглэг ихтэй бас нэг бэлчээрийн мал аж ахуйд бол ерөнхийдөө тохирцсон. Одоо ус голомж бэлэн тиймэрхүү 4 цагийн үйлдвэрлэлд тиймэрхүү л байдаг газар л та. Бас нэг термитийг онцолж нутгсан нутаг тэрэндээ тохируулж ил малаа бас өсгөж үржүүлэх тийм бодлого явуулна. Яг байгаа газараа тэгээд ивэлдэг чинь аргагүй нөгөө нэг цасцууд нь байнгын боодог тийм газар бол өвсдөж илээвэлдээд одоо өвөлдөө өөх юмаа бэлд чинь нөөцөл чинь зайлшгүй тийм болдог газрууд бас байна шүү дээ. Тэрийг бодвол бас манайхны энэ хавь бол наантай сантай байгаль дэлхий байнга хилэгнээд байхгүй бол тэгээд бас тэр тал дээрээ бодвол тийм байдаг юм л та. Ганшар бол түүхийн тоосонд тарагдаагүй нүнэн. Энэ нутагт морь мэддэг хүмүүс төрдөг. Уяачин гар, малчны алхаа, модон ташуурын чимээ, ээжийн сүний өнөр, аяг таантай зуны салхи бүгдээрээ ганшарын хөрс шороонд хүний зүрх сэтгэлд шингэжээ. Хүний нуруу бөхтөр болж болно. Гэлээж энэ нутгийн хямар бөхийдэггүй. Мордын янцхаах уулгийн шивнэ. Домгийн хүрнэлтэй сүлэлтэн ганшарын нэр алдар уяачдын ухаан үеийн үед дамжсаар байна. Өвгдөөс улбаатай хурдны удам өнөөдөрч ам бөхтэй. Хэдийгээр тэдний заримын нэр зураг болон үлдсэн ч сэтгэл, сүсэг, хүлэг хатуун энэ нутгийн салхинд мөнгөрчээ. Ганшар бол хямартай хүний үлби, хүлэгтэй Монголын өн ухаан. Хязээж хуучрахгүй омгшлын нутаг юм. Хөдөөгийн андар танд ганшарын уусаас буйнт болгын уснаас уяачин сэтгэлийн угаас хүрлээ. За нутгийнхандаа тэгээд энэ өдрийн одоо модон могоо жилдээ эрүүлэнх ингэтэн одоо хамгийн гол нь эрүүлэнх л байж ивэл сайхан амьдрын одоо эрүүлэнхийг хүсье. За манай төрөлцсөн ирсэн Хэнти мэдээ редакцийн хамт олон та бүхэндээ баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсье. За дэлхийн өнцөг болон бүрд цэнхэрлэгцээ үдсэн суугаа Монголын нийт ард түмэн болон Хэнти аймгийн Ганшир сумын нийт зан олон та бүхэндээ модон могоо жилдээ эрүүлэн саруул сайхан бахын үржигтэй ирүүлийг өөдөд нь өргөн дэвшүүлье. Та бүхэндээ баярлалаа. Ари болохгүй байж гэнэ.